Намайг Батнасан гэдэг Ховд аймгийн боловсролын газрын математик мэдээллийн технологийн сургалт хариуцсан арга зүйч ажиллаж байгаа. За 2022 оноос хойш Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сум хэрэгжсэн. За энэ дижитал ур чадварыг хөгжүүлэх сургалтын үр дүнгуудыг бид нэр ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн багш нартаа танилцуулаад за энэ хүрээнд багш нарт бол энд ийм үр дүн гарч байна гэдгийг хараад танилцуулсан. За энэ үр дүнгээс энэ танилцуулах сургалтын явцад багш нар маань ер нь бид өөрсдөө сурья. Энийг ч бас сураад хүүхдүүдэд түгээе гэдэг ийм шийдэл төрсөн. За энэ шийдлийг маань дэмжиж одоо Ховд аймгийн мэдээллийн технологийн багш нар, за мэдээллийн технологийн ур чадвар бүхий бага ангийн болон физик, дизайн технологийн хэмжлэн багш нар нийт 25 багш нар өнөөдөр Улаанбаатар хотноо мэдээллийн өвдлийн санг боловсруулах, өвдлийн санг загварчлах, за хиймэл оюун ухааныг ашиглах гэх энэ одоо орчин үеийн багш нарын одоо нэн шаардлагатай ирээдүйн иргэдийг одоо бэлтгэж зориулах шаардлагатай дижитал ур чадварыг хөгжүүлэхийн сургалтанд бид нар хамрагдж байгаадаа туйлын их баяртай байна. За энэ сургалтнаас бид хоёр зүйлийг хүсэж байгаа. Нэгдүгээрт нь багш нар маань юуны урдаар бас энэ өвдлийн санг боловсруулах, за дататай ажиллах, өвдөлтэй ажиллах гэдэг энэ арга зүйг бас суралцах. За өвдлийг бүтээх, өвдлийг загварчлах, за өвдлийн сан үүсгэх хэмжлэгийн арга зүй суралцсанараа цаашдаа ерөнхий боловсролын сургуулийн ахлагын сурагчид, за мөн цахим хиймэл оюуны чиглэлээр суралцж байгаа хүүхдүүдэд мэдээллийн технологи суралцгаар одоо мөрөөдөж байгаа хүүхдүүдэд энэ боломжийг одоо цааш хүргэх юм боломж байгаа. За дараагийн нэг хүсэж байгаа зүйл нь бид нэр багш нараасаа хамтын ур чадвараа хөгжүүлж цаашдаа Ховд аймгийн хэмжээний одоо өвдлийн сан хөгжүүлэх, систем хөгжүүлэлт хийх, за цаашлаад одоо гар утасны аппликейшн, програм хөгжүүлэлтээр ер нь хөгжүүлж одоо Ховд аймгийнхаа цахим одоо асуудлуудыг шийдвэрлэх, цахим ховд одоо болгох юм чиглэлийг одоо бид нар энэ сургалтын явцад олж одоо харж байгаагаараа бас энэ дээрээ санаа зовлон нэгдэж байгаагаа бас үр дүнтэй гэж харж байна. Тэгээд энэхүү сургалтыг одоо зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа Интерактив компани хамт олондоо туйлын их баярлалаа гэдэг хэлье. За бид бүхэн бас хичээж ажиллах болно. Цаашдаа та бүхэнтэйгээ илүү хатаа хамтарч ажиллана гэж бодож байна.